IT Park, Mongolia. За бидний хучир 10 цаглж байгаа. За бац ёо. Бороо хоёр. Миксик зүгээр юм уу? Take week база ихтэй. Ихтэй. Tech Week 2025. За өнөөдөр шинэ 7 хоног ихтэй. Гадаа бас нартай хуртай сайхан намрын алгар өдрөөр өнөөдрийн шинэ 7 хоног ихтэй. 9 сарын 22-ны өдөр бол Tech Week технологийн 7 хоногийн хувьд бол маш чухал өдөр байлаа. Өнөөдөр бид нар хэвлэлийн баг хурлаараа дэлгэрэнгүй мэдээллийг нийт хэвлэлийнхаа байгууллагууд өгсөө. Тэгээд хэвлэлийн баг хурал маань бол маш амжилттай, маш өргөн хүрээнд боллоо. Энэ талаар сэтгэл. За өнөөдөр 9 сарын 22-ны өдөр TechWeek 2025 Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааныхаа нээлтийг буюу хэвлэлийн баг хурлыг Дэлхийн Түвшин үндэсний парк дээр хийсэн байгаа. За тэгээ энэ хэвлэлийн баг хурлын үеэр ерөөхдөө 3 маш том үйл явдлыг зарласан байгаа. За нэгдүгээр бол TechWeek 2025 одоо дэлхийн жишгийг Монгол улсад нутагшуулснаар ямар ач холбогдолтой гэдгийг нийт хэвлэл мэдээллийн байгууллага болон ирсэн зочид төлөөлөгч нартай дамжуулахаас гадна 9-р сарын 17-нд засгийн газрын 100 хоногийн хүрээнд манай мэдээлэл технологийн салбар анх удаа виртуал бүстэй болсон энэ чухал моментийг бас энэ чухал мөчийг онцолж тэмдэглэсэн байгаа. За хамгийн бас сонирхолтой нь манай Tesla Group-ийн Tesla Investment компани зүүн өмнөд Азийн unicorn компани болох Grab-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ийм маш чухал түүхэн мөч болсон байгаа. За тэгээд Tesla Group, Tesla Investment компанийн хувьд бол одоо манай яг энэ TechWeek-ийн хүрээнд хамгийн том мэдээлэл бүхий арга хэмжээгээ бас олон нийтэд зарласан. Энэ бол Grab-тай хамтын ажиллагааны стратегийн бөгөөд технологийн хамтын ажиллагааны гэрээгээ байгуулсан. За ингээд Grab-тай гэрээ байгуулсныг хүрээд Tesla компани Tino супер аппликейшнээр танилцуулсан. Энэхүү Tino аппликейшн бол Монгол улсад бас нэлээд олон шинэ инновацийг нэвтрүүлэх одоо зорилготойгоор маш одоо чухал шийдлүүдийг олон нийтэд танилцуулсан. Tino app нь болохоор цахим худалдаа, хүргэлт, за такси үйлчилгээ, за бүр аялал жуулчлалыг хүртэл оновчлох дараагийн шатанд нь авчрах ийм том одоо инновацийг шингээсэн супер аппликейшн бидний гар утсанд орж ирсэн. Тэгэхээр та бүхэн Tino аппликейшнаас яг одоо татаад дотор нь ямар үйлчилгээ байгааг одоо шууд танилцаад тэгээ гадуурх байгаа бас вендинг машинуудаас үйлчилгээ авч эхлээд бусад одоо такси үйлчилгээгээ татах боломжтой юм билээ. Тэгэхээр Tesla компанийнхаа хамт олонд Tino супер аппликейшн олон нийтэд танилцуулсанд нь бас баяр хүргэе. TechWeek 2025-ын нээлттэй арга хэмжээ ерөнхийдөө төрийн чухал шийдвэрүүд болон хувийн хвшлийн олон улсын хамтын ажиллагаа зэрэг Монголын технологийн салбарын ирээдүйд чиглэсэн томоохон үйл явдлууд нэг дор өрнөсөн ийм чухал ач холбогдолтой хэвлэлийн баг хурал болж өндөрлсөн байна. TechWeek 2025-ын 9 сарын 22-ны өдөр бол маш их үйл явдлууд одоо зөвхөн IT парк дээр гэлбүү Улаанбаатар хот 21 аймгаар бол ингээд өрнөсөн. За тэгээд дараагийн үйл ажиллагаан дээр бас танилцуулахад бол манай мөсгалах event Facebook Cloud компани зүгээс бол болсон Kickstar event-нууд бол өнөөдөр маш гоё болсон. Тэгээд энэ талаар сэтгэл. Манай Facebook Cloud компани бол 2011 оноос хойш стартап байгуулагдаа. За тэгээд тэр хугацаанаас хойш Төв Азийн зах зээлд 2 бүтээгдэхүүнээ гаргасан ийм амжилттай туршлагатай компани байна. Тэгэхээр өнөөдрийнхөө TechWeek 2025-ын хүрээнд энэ Kickstart ивентээрээ салбарынхандаа энэ туршлагаа түгээх. За тэнд болон очисон салбарын болон бусад салбарынхандаа networking хийх боломжийг үүсгэсэн маш чухал олон үнийг хамарсан юм байсан. Тэгээ маш өргөн хүрээнд болсон олон экосистемийн цугларсан арга хэмжээ болсон. Тэгээд Kickstar бол мөсийг амжилттай хаагалж чадсан. За тэгээд манай TechWeek 2025 технологийн 7 хоног бол 21 аймаг үндэсний хэмжээнд өрнөж байгаа. За энэ арга хэмжээг бол төрийн цахим үйлчлэгээ зохицуулалтын газар маань маш амжилттай, бүр маш гоё зохион байгуулалтын дээд зэргээр үнэхээр гоё зохион байгуулж байгаа. Тэгээд өнөөдөр л гэхэд Булган аймаг, Харангай аймаг, Баянгор аймагуудад зэрэг одоо сургалтаа зохион байгуулсан. За Булган аймагт гэхэд л 60 гаруй төрийн байгууллагынхан оролцсон, за мэдээлэл зүйн багш нар оролцсон. За эндээс хотоос бас нэлээд өргөн баг очиж сургалтад оролцож хэлэлцүүлэг өрнөсөн арга хэмжээ болсон байсан. Харангай аймагт гэхэд бүр 100 гаруй оролцогч нар оролцсон, маш гоё арга хэмжээ болсон. За тэгээ Баянгор аймаг дээр бол 30 гаруй иргэдийн дунд манай одоо төрийн цахим үйлчилгээний хэлэлцүүлэг өрнөсөн. За энэ дээр бол гол зорилго нь төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, за мэдээллийн технологийн хүний нөөцийг бэхжүүлэх, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд яг цахим аймаг дижитал шилжилттэй хэрхэн одоо уялдах боломжтой вэ гэдэг талаар Баянгор аймгийнхаас иргэд залуучууд төрийн байгууллагын төлөөллүүд, мэдээлэл зүйн багш нар гээд бүх талуудтай ярилцсан юм өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрсөн байна.
Арангаа аймагт бас амжилттай зохион байгуулагдаад манай одоо Tech Week-ийн арга хэмжээний үндэсний гих тодтголыг бол үнэхээр гоё эхлүүлсэн гэж харж байгаа. Манай IT парк дээр төвлөрсөн ямар ивент болсон бэ гэхээр мэдээлэл холбооны операторуудын ассоциац за манай дөрвөн өөрийн телефон, Mobicom, Skype, G-Mobile дээр бүгд өргөнөөр оролцсон. Мэдээллийг үзэгчдээр багцаад хэлвэл. Ерөнхийдөө Монгол Улсын 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын дунд хугацааны стратеги болон төлөвлөлтийн татав хувийн хөвшил мэргэжлийн холбоод төрийн байгууллагын маань нийлээд энэ дээр хэлэлцүүлэг санал бодлоо солилцсон байгаа. За тэгээ мөн клауд үйлчилгээ ба түүний сорилтууд 5G мобайл технологийн дараагийн үе зэрэг сонирхолтой сэдвүүдийг манай харилцаа холбооны салбарынхан дөрвөн өөрийн телефон болон ассоциац маань хамтран зохион байгуулж хэлсэн байна. Би тэрийг яг бадсаж хугацаанд дээр ч гэсэн үйл явдлууд бол болж байгаа, ивентүүд бол болж байгаа. Тэгээд яг одоо мэдээлэл технологийн үндэсний паркын 211-ийн тоотод бас гал гарсан ивент болж байна. Энэ талаар ерөнхийдөө манай мэдээллийн технологийн үндэсний паркын инкубатор компаниуд орой олсон өөрсдийнхөө яг сэдв AI чиглэлээр, cyber чиглэлээр ивентүүдэд нэгдэж 2-3 компаниуд нийлж ивентүүд зохион байгуулж байгаа. За өнөөдрийн 22-ны үйл явдал бол AI ба IT карьерийн ирээдүйн сэдвтэй маш сонирхолтой сэдвтэй хэлэлцүүлэг workshop болж байгаа. Тэгээд AI IT карьерийн ирээдүйг хэрхэн өөрчилж байна вэ гэдэг сэдв маш сонирхолтой. За мөн сэдвчилсэн хэлэлцүүлэг бол AI-ыг хэрхэн зөв ажиглах вэ буюу бүх төрлийн шатны хүмүүст хамааралтай энэ сэдвээр. За тэгээ хамгийн сүүлийн панел хэлэлцүүлэг AI ба миний карьерийн ирээдүй гэдэг сэдвээр яг одоо IT паркт AI ба IT чиглэлийн хэлэлцүүлэг өрнөж байгаа. ирээдүйн технологи бол хиймэл оюун бол одоо зайлшгүй байна. Тэгэд энтэй дасан зохицох уу эсвэл суралцах уу гэдэг одоо маш олон челленжүүдийг бол дагуулж байгаа. Тэгэхээр мэдээлэл технологи үндэсний паркийн өдөр тутмын арга хэмжээнүүдэд та бүхэн оролцох хүсвэл Tech Week цэгийн сайтаар ороод бас мэдээлэлтэй аваад оролцох боломжтой. Ямар ч үн төлбөргүй нээлттэй арга хэмжээнүүд болж байгаа шүү. Маргааш гэхэд 9 сарын 23-нд Human Resource AI ба HR сэдвт бас хэлэлцүүлэг өргөн орой 18 цагаас эхлэх байгаа. За мөн бас 21 аймгийн маань сургалт хэлэлцүүлгүүд бол тасралтгүй үргэлжлэндээ Tech Week-ийн хүрээнд 21 аймаг магадгүй олон улсын одоо олон төлөөллөөс оролцсон маш гоё арга хэмжээнүүд болно. За ингээд энэ 7 хоногийн бас төгсгөлийг бас дуртжээ. 9 сарын 26-ны өдөр төрийн ордонд ICT форум болно. Энийг бас бүртгэл том утгад дуусгаж байгаа учраас та бүхэн Tech Week Mongolia пэйж хуудасаар болон IT паркийн пэйж хуудас Tech Week цэгийн менюар ороод мэдээлэл аваарай гэж хүсье. За ингээ өнөөдрийн 9 сарын 22-ны базаа байлаа. Та бүхэндээ стовчгоо тодорхой өнөөдрийн үйл явдлуудыг мэдээлэл өгсөн гэж найдаж байна. IT паркаас бэлтгэх хүргэлээ. Баяртай. Дараагийн базаагаар уулзъя. Яалч ядарсан биш үү те. Йоо. Tech Week 2025